За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За би энэ чинь нөгөө P1 сортын өргөс тэмийг залгасан 14 хонжийн. За энэ болохоор холоон дээрээ холооныхаа шиг голоор нь зүсээд өргөс тэмхийн тайраад энэ шигтгсэн. Бүр тайрч аваад үндэсгүй өргөс тэмх шигтгсэн. За энэ нэг юм байна. 14 хоноход ямар ч байсан шин навч гараад ирсэн. Тэгэхээр энэ одоо бэлдсэн гэсэн үг. За дараагийнх нь болохоор холоо өргөс тэмх хоёр хоёулаа үндэстэйгээ байгаа. Одоо цөмөр энэ өргөс тэмхнийхээ үндсийн таст нь өргөс тэмхийн нэгээр нь тайраад өгнө. За дараагийнх нь бас одоо энд бол их гоё харагдаж байна хараа. Холоо энэ болохоор энэ холооных нь энэ болохоор өргөс тэмхнийх нь иш байна. Тэгэд өргөс тэмх маань хараа энэ гэрт ингээд сунаад сайхан ургацсан. Энэ залгалт хийсэн нь болохоор тийм хүчтэй ургаа тайраад бүр ингээ үндэсгүй өргөс тэмхэн үндэсгүй тайраа шигтгсэн нь болохоор энэ шин навч гарсан боловч тийм хүчтэй сунаагүй. Энэ хоёр нь бол бүр ийм сунаад сайхан ургацсан байж байна. За одоо би энийгээ тайрна. Өргөс тэмхнийхаа шиг. За ингээд холоотой залгаад P1 сортын өргөс тэмх маань гарч байгаа гэсэн үг. Одоо сайн харъя цөмөрө буруу тайрчвал одоо нөгөө холооныхаа юг тайраа хийчихвэл баларсан юм бол штэ. За тэгсэн чинь энэ хоёроо аль нь холоо аль нь өргөс тэмх вэ нэ гэсэн чинь холооных нь үндсэн тэр энэ тал нь холооны үндсэн энэ тийм байна. Энэ холооны үндсэн энийг тайрах юм байна л да нөгөө талын. За тэгвэл тайраадах. Би тэгээ тайраад таруулъя. За өргөс тэмхээ тайрцсан. Өргөс тэмхнийхээ үндсэн ингээд тайрцсан. За тэгээ цөмөр харъя. Одоо ингээд тайрцсан дараа маргааш ихэд энэ маань шулбоогод унжсан байх нь гайгүй байх нь үгээд. За энийг бас дахиад энэ өргөс тэмхийн энэ холоо байна. Энэ өргөс тэмхнийхээ нэг тайрчээ. Энэ бол тайрах шаардлага байхгүй. Ягд гэвэл үндэсгүй өргөс тэмх залгацсан болохоор тэгэхээр надад бол ингэж залгах нь ламар юм шиг санагдчих байна. Ингэж залгачвал нэг сунаад ургаад байхгүй. Тэгээд их зүгээр юм байна. Ингэж шууд та нар өргөс тэмхээ тайраал тэгэл дээрээс нь залгуул зүгээр юм байна гэж дүгнэлээ. За энэ болохоор нодон жилийн энэ хоёр нодон жилийн P1 сортын тийм холоотой залгасан залгалтын өргөс тэмх байгаа. Үрээр тарьсан. Нодонгийн залгалтынхаа өрнөөс авч үлдснэгээ тарьсан байгаа нь. За тэгээд би энийг одоо тайраад маргаашнаас ямар байх нь хараад та бүхэндээ бас дүгнэлт хэлье. Одоо энийгээ тайраадах. За тайрчлаа. Өргөс тэмхээ тайрцсан. За ингээд энэ ямар ч байсан нэг нь бол ямар ч байсан амжилттай. Тэгэхээр энэ хоёр бас амжилттай байна гэж бодож байна. Ингээд сайхан ургацсан байгаа юм чинь. Тэгээ намар одоо P1 сортын өргөс тэмхний үр авна гэсэн үг. Нодон би үр авсан. Тэгээд энд найзуудтай тараагаад тэгээд өөр явуулж чадаагүй. Энэ жил ингээд эднээс үр гарах юм бол ганц нэг үр явуулна. За ингээд та бүхэндээ бас P1 сортын эрүүл юм өөрхийн гараар ингээд эко лола ингээд өрсөлдүүлээд P1 сортын өргөс тэмхээ гаргаж аваарай гэд хэлээ. Ингээд болж байна шүү гэд та бүхэндээ захий. Гэт та бүхэндээ амжилт хүсье.